За өгсөн тоог 60%-аар ихсгэжээ гэж гарсан тоо хэдэн өөр богсгол анхны тоо гарах вэ гэж. За тэгэхээр анхны тоог 100 гэж чи 100 байсан гэж чи тэгвэл 100-аа 100% гээд 60%-аар ихсэх нь 160% гэсэн үг. 160% нь бол 160-тай тэнцвэр болно гэсэн үг. Одоо 160-ыг 100% гээ үзчих юм бол 100 хэдэн хувь бэ гэдгийг нь олно гэсэн үг. За энэ нэг болохдоо 100-г 100-аар үржүүлээд 160 дахь байх хэвээр. За эндээс бол 62.5% гэж гарах нэ. За тэгэхээр анх бол 100%-ийг 100%-аас одоо 62.5-ыг хасчвал 37.5%-аар бол багасгах хэрэгтэй юм байна. Багасгах. Буюу